Сайн мэцхан өрхөмд үзэгчтэй Тархуул аймгийн Зүдарган тамгын газраас бэлтэн хүргэдэг тодруулга ярилцлага үзэгч та бүхэн өрхөд бэлэн болоод байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт эрүүл мэндийн газрын соёлгын тусламж үйлчилгээний хариуцсан мэрэгжилтэн хишиг сүрэн за энэрхүүн эзэд төрөмс байгууллагын гишүүн Ариун нанаар оролцож байна. Ингээд та хоёрын өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Тархуул аймгийн хэмжээнд бас соёлгын тусламж үйлчилгээний чиглэлээр бас ямар ажлуудыг хийж, шинэлэг ямар ажлуудыг хийж байгаа вэ? За соёлгын тусламж үйлчлэгийг одоо мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг дэлхийн зарим улс орны одоо чиг хандлагаас харвал одоо клиникийн эмнэлгүүдэд өвчтнийг эмчлэх соёлох үйлчлэгийг богино хугацаанд үзүүлээд эмнэлгээс гарсны дараа одоо бүрэн илаарч хүртэл нь одоо соёлгын төв болон тийм ээ гэрээр асаргаа соёлгааг одоо өргөжлүүлэн хийдэг байгаа. За соёлгын гэрээр асаргаа соёлгааг хийхдээ бол өвчтний одоо тэдний ар гэрийнхнийг нь оролцуулаад эрүүл мэндийг одоо хэрхэн хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрал олгоод за эрүүл аж төрөлт нь одоо дэмжиж тусалдаг байгаа. За соёлгын агентлаг болон төвүүдийг ажилуулдаг туршлага өндөр хөгжилтэй орнуудад байдаг ба манай орны хувьд бол одоо 2016 оноос эмнэлгийн тусламж үйлчилгээний хууль батлагдаад 2017 оноос одоо яг соёлгын дагнасан төвийг одоо ажилуулах хууль одоо эргэцэн нөхцөл одоо бүрдэж эхэлж байгаа. Иймээс бид одоо олон улсын жишгээр соёлгын төв болон багийг байгуулж одоо иргэдийнхээ одоо эрэлт хэрэгцээнд нийцсэн соёлгын тусламж үйлчилгээг одоо үзүүлээд за өвчнийг одоо бүрэн илааршуулахад илүү үр нөлөөг үзүүлэх одоо энэ соёлгын цогц тусламж үйлчилгээг одоо чанартай үзүүлэх шаардлага байгаа юм аа. За аймгийн засаг даргын 2017-оос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бол гэрийн соёлгын тусламж үйлчилгээг одоо чанартай хүртээмжтэй үзүүлэх заалт орсон байдаг. За мөн бас улсын хурлын гишүүдийн орон нутгад одоо эрэгтэй уулзалтан дээр бол сүүлийн жилүүдэд яг одоо гэртээ хэвтрийн тийм ээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань хэвтрийн үйлчлэгч нар маань одоо эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чадахгүй юм асуудлууд бол зөндөө байгаа. Энэ асуудлууд хүртлийн эрэгтэй уулзалтан дээр одоо саналуд нэлээдгүй гарч ирдэг. Иймд эрүүл мэндийн газраас бид нар энэрхүү эзэд төрийн бас байгуулахдаа хандан одоо энэ соёлгын төвийн одоо үйл ажиллагааг одоо зохион байгуулж ажиллах одоо хүсэлтийг тавиад бодлогоор дэмжиж одоо үйл ажиллагааг сая 2018 оны 10 сарын 22-ны өдөр одоо эхлүүлээд явж байна. За соёлгын төвийн маань одоо зорилго юу байх юм гэхээр одоо байнгын асаргаа соёлгоо шаардлагатай иргэдэд үзүүлэх соёлгын төр дагнасан, мэрэгшсэн, бие даасан тусламжийг хөгжүүлэх зорилготой. За түүнчлэн зорилт нь бол одоо үйлчлэгчийнхаа эрэлт хэрэгцээнд үндэслээд бид нэр соёлгын тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх. За эмнэлгийнхаа одоо шаардлагагүй хөвтөлтийг бууруулах, анхан шатны тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулах, за үйлчлэгч тэдний одоо гэр бүлийнхний одоо амьдралын чанарыг сайжруулах одоо юм зорилт тавин соёлгын төвөө ажиллуулж эхэлж байна. За энэрхүү эзэд төрөмс байгууллагын талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Хэдэн онд яаж байгуулагдчихсэн те хичнээн үнэн гишүүнтэй гэдэг. За баярлалаа. Энэрхүү эзэд төрөмс байгууллага маань манай Ахмад соёлогч нарын санаачлагаар одоос 2 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаас бол дандаа тэтгэврт гарсан Ахмад соёлогч нар маань нэгдээд гишүүнчлэлээ элсүүлээд тэгээд эмнэлгийн тусламж үйлчилгээ гэрээр үн төлбөргүй үйлчилсээр өдөрсөн байгаа. Тэгээд бидний энэ үйл ажиллагааг эрүүл мэндийн газар соёлгын төвийн мэрэгжилтэн нэгдсэн эмнэлгийн соёлгын төв соёлгын албан маань ингээд дэмжиж тэгээд одоо өнөөдөр бол угаасаа эмнэлгийн маань ачаалал их хүнд байгаа энэ бол нууц ш. Тэгэхээр бидний үйл ажиллагаа бид нэр эдгээр газруудтай хамтран ажилладаг нь эмнэлгийн тусламж соёлгын тусламж үйлчилгээг жигж хүртээмжтэй ард иргэдэд хүргэх боломжийг нээж байгаа. Нэгдүгээр хоёрдугаарт болохоор одоо Ахмад соёлогч одоогийн өнөөгийн дунд үеийн соёлогч нар мөн одоо залуу болсон хүчнүүдтэйгээ ингээд соёлогч нарын эргэх холбоог сайжруулах үүднээс ингэж бүгдөө хамтран энэ үйл ажиллагааг явуулж эхэлж байна. Байрлалын хувьд эрүүл мэндийн 2 дугаар төвд байрлаж байгаа. Тэгэхээр хүмүүс байнаас ямар утсаар холбогдож одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй юм бол яг тэнд яг ямар үйлчлэгүүдийг үзүүлдэг. За иргэдтэй гэрээр нь очиж үйлчлүүлэхдээ бас иргэд мань яах хэрэгтэй юм бол энэ дээр бас илүү дэлгэрэнгүй. За ард иргэдийн нэрлэлс саншснаар эрүүл 2 дугаар төв дээр буюу эрүүл мэндийн газрын 4 давхарт энэ соёлгын төв гэж ажиллаж эхэлсэн. 10 сарын 22-нд нээлттэй хийсэн. Манай төв яг ямар үйл ажиллагаа явуулах вэ гэхээр нэр нь соёлгын төв гэж байгаа. Энд хэн ажиллах вэ гэхээр соёлогч нар ажиллана. Манай соёлогч нар бол тэтгэвртэй гарсан одоо ажиллаж байгаа мөн одоо төгсөөд хүний нөөцөнд байгаа соёлогч нар маань бүгд одоо мэргэжлийн өндөр
төвшөнд хүрсэн ур чадвар сайтай ажлын туршлагаар ингээ хангацсан юмд сувилагч нар ажиллах юм аа. Тэгээд сувилагч нар маань ажиллахдаа эрүүл мэндийн яамны сайдын тоо туршаалын дагуу төлбөртэй үйлчилгээ үзүүлнэ. Гэрээр гэрээр үйлчилгээ үзүүлэх юм аа. За тэгээд сувилагын тусламж үйлчилгээг бүх төрөл зүйл дээр үзүүлэхээр бид нар чиглэн ажиллаж байгаа. Энэ дээр бол няраа, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй мөн одоо нөгөө эмнэлгийн дааз хүртэ хэмжээс болоод одоо эмчийн залттай эмчилгээнүүдийг стационар буюу гэрээр одоо ингэж үзүүлэх зорилттой ажиллаж байгаа. Утасны тухайд бас иргэднэ. Тийм. Манайх болохоор 8871 3103 94 71 3103 гэсэн дуудлагын утсаар үйлчилнэ. За баярлалаа. Ингээд эрхэм үзэгч та бүхэндээ тодруулгын ярилцлагаа хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл өтөр баяртай.